Бидний үзүүлэх дараагийн мэдээ IE93 MGL гээд Монголд үйлдвэрлэсэн автобензинтэй холбоотой. Яасан бэ? Дорнотынхан газрын тосныхоо ашиг шимийг хүртээд хаанч байхгүйгээр хамгийн хямдаар бензин хэрэглэнэ гэд яриад байсан. Газрын тосны дарга үлзий бүрэнгийн өөрийнх нь хэлснээр бол 2013 оны наадмаас эхлээд л Дорнотынхан тэр 93 гэдэг автобензинийг нь ашиглаад арай дэндүү хямдхан өртгөөр яваад яагаад гэвэл манайх газрын тостой юм чин гэж онгироод явж байх болсон доо. Тэр үеийнх нь мэдээг эргээд нэг саная. Удахгүй наадмын өмнө хавиргын бомбоор MGL 93 автобензин зүүн бүсийг хангах маягтай орж ирхнэ. Газар дороо асар их тосон баялаг цайгийнхаа ашиг тосыг за ер нь бол огт хүртэж чаддгүй тийм газар бол Доронтой аймгаа. 20 жилийн туршид хоногоор хууль эрх зүйн баримт бичгүүд нийгмийн өөрчлөлт шинжилттэйгээ холбоотой шинжлэгдээд байхад бүтээгдэхүүн хуваах гэрээ нэртэй хав дарагдсан харанхуй гэрээ хэвээрэл байгаад байдаг юм а. Газрын тосны хууль гэд маш олон жил яригадад батлагдах нь байдгаа хэлэлцдэгчгүй. Тийм болохоор улсад мэдэхгүй, орон нутагт бол нялзах юм юу ч байхгүй. Тийм гэрээгээр Доронтынхан газар доорох тосон баялгаа урд хөрш рүү алдаад хариуд нь огт ашиг хүртдэггүй тийм л хүмүүс юм. Харин саяхнаас Доронтынхны урагшаа урсгасан тосны хариу Монгол 93 автобензин болон Монгол улсад орж ирж байгаа гэдэг чинь Улаанбаатарынхан ойр орчмын ганц нэг аймагуудад л тэр 93-ыг нь хэрэглэж байгаа. Харин нэг сайн мэдэн гэвэл удахгүй Баяр наадмын өмнө Харбин хотноо нэрэгдсэн 93 хавиргын бомбоор орж ирэн зүүн бүсийг хангах тухайд албаны хүн хэлж байна. Доронтын иргэдтэй бас таатай мэдээ бас дуулгая гэж бодож байна. Бид удахгүй өвдөг баян шүү бомбоор тосоо экспортлж эхэлнэ. За энэ тосоо бас бид эргээд боловсруулаад авъя гэж бодож байгаа. Харбины боловсруулах үйлдвэрт энэ тос очих юм. За эндээсээ эргээд биднээс хямдхан бүтээгдэхүүн авна. За энэ бүтээгдэхүүнээр хавиргын бомбоор оруулж ирээд одоо 103 аймгийн хэрэгцээг хангая гэж байгаа. Хамгийн эхлээд мэдээж Доронтой хэрэгцээг хангана. За ингэснээрээ бол одоо Доронтын ард иргэдийн бензиний үнийг Улаанбаатараас хямдхан болгоё гэсэн ийм зорилттой бид ажиллаж байгаа. Болж игэл энэ 6 дугаар сарда наадмын өмнө багтаагаад шийдчих бодолтой байна. Гэхдээ өөрийнхөө эмийг эргүүлээд өндөр үнээр худалдан авснаас боловсруулах үйлдвэрээ барьчихсан бол бэлэн түүхий идэхэд иргэд өөрсдөө том үйлдвэртэй олон зуун хүнээ ажлын байраар хангахчих нь дээр нь дэрэгдээс хямдхан бензин хэрэглэх байлаа гэж Доронтынхан үздэг. Тэр нь юу вэ гэхээр Доронтын булган суманд газрын тос боловсруулах бичил үйлдвэрийн шавыг хэд компанийн тавьсан боловч тэр ажил өмнөх засагтайгаа алга болсон. Оронд нь гаднаас бензин авах бодлогыг ардчилсан засаг зөв гэж үзсэн нь Монгол 93 юм а. Ямар ч тач газрын тосоор асар баялаг Доронтынхан хамгийн хямдхан MGL 93-ыг удахгүй хэрэглэж эхлэнэ. Түүнээс хойш 2 жил хагас өнгөрлөөд IE93 гэдэг бензин Доронтод орж ирэх нь байтугай сураг тасраад алга болжээ. Ер нь ч тэгээд хөх хотод нэрэгдээд Улаанбаатарт түгээгдээд байгаа Монгол 93-ыг одоо тоодог хүн гэж бараг байхгүй. Үнийн хувьд өндөр хэрнээ чанаргүй бензинээр яах юм бэ л гээд байгаа. Доронтоос хятад руу урсаж байгаа газрын тосны хариуд Доронтынханд хямдаар урсан ирэх Монгол 93 хайцсан бай. Учиргүй 1000 төгрөгөөр ороод иртгүүл юм бол чанаргүй автобензинийг нь хинч авахгүй юм байна. Энэ мэтчлэн хятад руу далаа шиг урсгаж байгаа нефтийнхээ ашиг тусаа хизээч хүртэхгүй хил ам хийгээд ч нэмэргүй 10 гаруй жил болж байна.